За ингээд бүгдээрээ эрсдээлийн туршилтаас сонирхож үзье. Гүүл дамжуулах боломжтой савг соронзон зүйн дагуу байрлуулъя. Ингээд саваагаа хөдлөхөд соронзон зүй хөдлөхгүй. Энэний учир нь савны зүгээс соронзон зүйд ямар нэгэн соронзон нөлөөлөл үүсэхгүй байна гэж тайлбарлаж байна. За, соронзон зүй сав хоёрыг давхцаж байрлуулсны дараа савгаар гүйлгүүлэх. Тэгвэл соронзон зүй хөдөлж байна. Үүнийг эрсдэлтэн тайлбарлахдаа гүйлээ дамжуулагчийн эргэн тойронд соронзон орон үүсэж байгаа учраас соронзон зүйд нөлөөлж соронзон зүйг хөдөлгөөнд оруулж байгааг тайлбарласан. Өөрөөр хэлбэл гүйлээ дамжуулж эргэн тойронд соронзон орон үүсдэг. Одоо сав гүйлээ дамжуулж хөдлөхөд соронзон зүйн байдал дагаж хөдөлж байна. За, гүйтлээ зогсоо. Тэгэхээр соронзон зүй эргээд анхны байдалтай орохыг эргэлзэж байна. Өөрөөр хэлбэл гүйтлээ энэ савнаас үүсэх соронзон нөлөөлөл харилцсан учраас анхны байдалтай соронзон зүй эргэн орж байна. Дайны эрдэмтэн эрсдэлт нь гүйлтэй дамжуулах соронзооны харилцан үйлчлэгийг туршилтын аргаар судалж гүйлтэй дамжуулж эргэн тойронд соронзон үүсдэг болохыг анх туршилтаар нээжээ. Чулуун дамжуулагчаар гүйдэлгүүлэхэд тойрсон төмрийн нүсний байрлал үүсэх соронзон орны чиглэлийг харуулах бөгөөд түүнийг соронзон шугамар нэрсэн харуулдаг. Баруун гарынхаа эрхий хураг гүйлийн чиглэлийн дагуу байрлуулан баруун гараа дөрвөн хураг атгахвал энэ атсан дөрвөн хургийн чиглэл нь соронзон орны чиглэлийг зааж өгнө. Гүйдэлгүй заа дамжуулагчийн эргэн тойрон соронзон орны үүсдэг тухайд үзсэн. Дамжуулагчийн эргэн тойрон үүсэж байгаа соронзон орныг соронзон зүй ашиглаж буюу төмрийн нүдээс ашиглаж мэдрүүлж болдог. Дамжуулагчийг тойрсон соронзон орны чиглэл нь гүйдлийн чиглэлээс хамаарах бөгөөд соронзон орны чиглэлийг баруун гарын дүрм ашиглаж болдог. За, гүйдлийн чиглэлийг өөрчлөх юм бол дамжуулагчийг тойрсон соронзон орныг индукцийн вектор гэдэг хэмжээгээр тодорхойлдог. Түүнийг дараах данаар олно. Энэ цэгдэр соронзон орны чиглэлийг болоодох гэвэл тухайн цэгдэр шүргэгч татна. Энэ нь индукцийн векторын чиглэлийг заана. Гүйдлийн чиглэлийг өөрчлөхөд соронзон зүйний төвлөлийг өөрчлөгдөх бөгөөд дамжуулагчийг тойрсон соронзон орны чиглэл өөрчлөгдөж байна.
металл дамжуулагчийг цахилгаан үүсвэрт холбон цахилгаан гүйдэл үүсгэхэд нэмэгт цэнэгүүд цахилгаан гүйдэлийн чиглэлийн дагуу харин сөрөг цэнэгүүд гүйдлийн эсрэг хөдөлдөг. Хоёр дамжуулагчийн хувьд эсрэг чиглэлд үйлдвэрлэж байгаа хоёр дамжуулагчийн хувьд соронзон орныг дүрсэлсэн байна. Тайц дээрээс харуул, хажуу талаас харуул, үйлдвэрлэлийн чиглэлийг өөрчилвөл юм байна. Энэ бэктрийн хэмжээ урт зурагдсан маань гадагшлах тус маань богиносон байгааг харж байгаа та нар. Энэ нь бол дамжуулагчд ойр байх тусам өндөгсөн бэктер соронзон орны өрөөл хүчтэй өснө гэсэн.